Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсвэл үйлдэгдэж болцсогүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгэн холбоотойгоор олж мэдсэн бол бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан, эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, сум дүүрэг баг хорооны холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээ гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан, бусад иргэн хуулийн этгээд нь цагдаагийн байгууллагад цагдаагийн албан хаагчийн эзгүүд сум багийн засаг даргад мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийг өгөхдөө амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хууль заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амнаас эрүүл мэндэд шууд аюул учирсан эсвэл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй. Хууль зүйн үндэсний хүрээлэн, насан туршийн боловсролын үндэсний төв.